Засгийн газраас 2008 онд нийслэлчүүдийн өвөл хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 7000 тонн мах нөөцлөх шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сард гаргасан. За ингэж хэдий хэрийн үүс базааж бэлтгэхийг нь заагаад цаасан дээр буулгачих нэг хэрэгч түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг хэн хүн ойлгох бах. Өнгөрсөн жил нийслэлчүүдийн 2007 оны хэрэглээнд зориулж 3300 тонн мах нөөцлж байсан нь чүүтэй айдтай хүрсэн. Зүгээрчгүй араасаа хил ам дагуулж амт муутай тэгээд үнтэйгээрээ дуудуулаад бас хүрэлцэхгүй байх гэдэг нь хил дагуулж байлаа. Үүнийг энэ жилд автахгүй байх найдлагыг холбогд халдных нь үргэлж байгаа бололтой. Учир нь эх жил 7000 тонн мах нөөцлөх болсон. Тэгээд махны холбооноос санал болгосон мах бэлтгэж нийлүүлдэг 14 компаниас шилэгдэж ирсэн 12 нь мах бэлтгэхээр болжээ. Нийслэл хотын хэмжээнд 7000 тонн мах бэлтгэж нөөцлөх. Үүний урамшуулалт 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар засгийн газрын шийдвэр гарсан. Одоо стратегийн захирамж гараад бид нэр компаниудаа гэрээ хийгээд тэгээд мах бэлтгэх ажил. Одоо компаниуд мах бэлтгэх ажиллагаа бол явагдаж байгаа шүү дээ. Мал нэтлэгааны ажил бол хийгдэж байгаа. Махаа бэлтгээд эхэлчихсэн бид одоо мал нэтлж эхэлж байна. Нийслэлчүүдийг өвөл хаврын тарчиг цагт тогтмол үнэтэй чанар сайтай махаар хангах сайн үлсээ гүйцэтгүүлэхэд нь дээрх компаниудад засгийн газраас боломж олгож банкнаас авах зээлийн хүүгэн төлөх зарчмаар 2.4 тэрбум төгрөгийн урамшуул олгохоор болсон байна. Жишээ нь одоо махын бүсгтэл 900 тонн мах хойрлогцсон. Тэнд гişний махныхаа бэлтгэлийн үнээс шалтгаалаад бэлтгэсэн махны банкнаас авсан зээлийн хүүдэд тэнцэх. За 2% хүүдэд тэнцэх тийм урамшуулах тооцож гаргасан 2.4 тэрбум төгрөг гэж. Малтай тэгээд мах идэвхээрээ дэлхийн улс орнуудаас дээгүр жагсдаг хэмээн гайхуулах дуртай монголчууд бид харин хүн амынхан талшихуй хувь бөөгнөрөн суурьшдаг нийслэлчүүдээ хаврын хаврт махаар тасалчих шахдаг хайчрахалтай гэмээр зуршилтай. Хөдөө орон нутагт нь мал нь 100-аараа өсч мянгат малчийн тоо жилд дараалан өсч байгаа мөртлөө малын мах нь хавар болохоор тэнгэрт хадсан үнд хүрч нийслэлчүүдээ өвөл хаврт илгээр нь мөлхүүлэхэд өгдөг нь манай улсын хүнсний салбарын сүүлийн хэдэн жилийн дүр зураг болж хувраад байна. Энэ явдал дахин давтагдахгүй гэх баталгаа бий юу? Махны үнийг доктортой барьж чадах болов уу? Үнийн хөөргөлийн шуурганд нийслэлчүүд дахиад нүдүүлэх үү? Өдөртөө 216 мянган тонн мах иддэг нийслэлчүүдийн хэрэглээг эрх хавар захын худалдаачдаас гадна нөөцийн махаар хангах боломж байгаа болов уу? 7000 тонн мах бол үлдээ. Яг тэр юу хангах, хүнсний хэрэгцээ хангах хэмжээний мах бол биш. Гэхдээ яг махын үн хөрөгдөөл ирсэн тухай үед нь бид интервьюс их бас үн өсөөд ирэнгүүт нь бас махан өдөрт 120 тонн хүртэл мах гаргахад махны үнийг бол тэр хавар өссөн хэмжээнд барьж ах тийм боломжтой. Мах импэкс дорны говь, мах маркет, тайж трейд, Монгол мах экспо зэрэг 12 компани хамгийн их нь 900 тонноос эхлээд өөрсдийн чадах хэмжээгээр тогтоож өгсөний дагуу улсын нөөцийн махыг одооноос бэлдэж эхлээд байгаа гин. Тэд нийт 2600 тонн хоньны мах, 4400 тонн үхрийн махыг 15 орчим тэрбум төгрөгөөр чанарын өндөр түвшинд бэлтгэж эх 12 дугаар сарын 1 гэхэд ажлаа бүрэн дуусгах учиртай гинэ. За харин зах зээл дээрх нийлүүлэлтийг эх өвөл 3 дугаар сарын 1-ээс эхлүүлнэ. Ингэхдээ ямар нэг үнээр ямар зохион байгуулалттайгаар иргэдэд хүргэх талаар ажлын хэсэг судалгаа хийснийхаа дараачаар дүгнэлт гарган хүргүүлэх юм байна.